Сайн байцгаана уу та бүхэндээ дэлхийн том хичээл доктортой хөгжлийн боловсрол үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа шилдэг хичээлийн арга зүй шалгаруулах уралдаанд хүн ба орчин судлагдахуунаар 3 дугаар ангийн амьтдын амьдрах орчныг таны сэдвт ээлжид хичээлийг танилцуулж байна. Энэхүү сэдв нь суралцааны зорилт 3-4 гээгийн өөрийн мэддэг амьтдыг ойн тал хээрийн усны гэж ангилан бүлэгдэж амьдрах орчныг байдлыг жишээгээр тайлбарлах. Доктортой хөгжлийн зорилго 15 газар дээрх амьдрал буюу хуурай газрын экосистемүүдийн доктортой ашиглалтыг хамгаалах, сэргээх, дэмжих, ойн доктортой менежмент хийх, сүлжилтийн эсрэг тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн төрөл зүйлийн алдаглалыг зогсоох зорилгын хүрээнд заагдаж байна. Хичээлийн зорилго нь өөрийн мэддэг амьтнаа амьдрах орчноор нь ялган таних, ангилах. Сэдэв сонгосон үндэслэл нь доктортой хөгжил боловсролын цөм агуулгын дэлхийн иргэншил 4-3. Сурагчид өөрсдийн мэддэг амьтдын амьдрах орчны ялгаатай байдлын талаарх мэдлэг дутмаг учраас энэхүү хичээлийн асуудал болж байгаамаа. Сэдв нь сурагчдын амьдралд ойр боловч нэмж сонирхон судлах хэрэгцээ байна. Сурагчдын доктортой боловсролын түлхүүр 8 цогц чадамжийг дэмжсэн чөлөөтэй сэтгэх боломжийг тусгасан байдалд тогтолцоо сэтгэлгээний цогц чадамжийн аливаа зүйлийн харилцан хамаарлыг таньж мэдэн ойлгох чадварт альжаал тайлах чадвар, урьдчилан тооцоолох цогц чадамжийн ирээдүйд зориулан өөрийн үзэл бодол дүр зургийг бий болгох чадварт томчуудад зориулж зөвлөгөө бичих, эрсдэл болон өөрчлөлтийг шийдвэрлэх чадварт амьтдын тоо толгой цөөрч байгаа талаар ярилцах, хамтран ажиллах цогц чадамжийн бусдаас суралцах чадварт амьтанд иржээдэг сурагчдын бичлэг, бусдыг ойлгож харилцан хамааралтай байж мэдрэмжтэй хандах чадвар, сэтгэл санааны манлайлалд багаар ажиллах дасгал даалгаврууд, багаараа хамтран аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх чадварт ховорцсон амьтдын тоог графикаар дүрслэх дасгал даалгаврууд оруулсан байгаа. Шүүмжил сэтгэлгээний цогц чадамжийн доктортой байдлын тухай яриа хэлэлцэрт өөрийн байр суурьтай байх чадварт өөрийн амьтны амьдрах орчныг судах, өөрийгөө таньж мэдэх цогц чадамжийн өөрийн мэдрэмж, хүсэл зорилгыг авч үзэх чадварт баттгал хэсгийн сурагчид өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, томчуудад зориулж буй зөвлөгөө бичих дасгал даалгавруудыг оруулж өгсөн байгаа. Доктортой хөгжлийн боловсролын үзэл санааг шингээсэн Монгол ардын өв уламжлал ёс заншилтай холбосон сонирхолтой, асуудал төвтэй гэсэн шалгуурын сонирхолтой шалгуурт дараах дасгал даалгавар бичлэгүүд. Асуудал төвтэй шалгуурт дараах дасгал даалгаврыг хичээлдээ тусган оруулсан. Сургалтаас олж авах мэдлэг, чадвараа өөрийн нөхцөлд хувирган хэрэглэх боломжуудыг тооцоолсон хамтран суралцахыг дэмжсэн байдал. 1-р амьтдыг хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэх, хооллох, тэжээх, орон байр үүр бэлтгэх зэрэг хандлагыг сурагчид төлөвшүүлнэ. 2-р ховорцсон амьтдыг хайрлах, хамгаалах талаар томчуудад уриалан зөвлөгөө бичих. 3-р багаараа хамтран хийж буй дасгал даалгавруудыг гүйцэтгэснээрээ бусдыг сонсох, багаараа саналаа нэгтгэнд өгнөх зэрэг хамтран суралцахыг дэмжсэн гэж үзэж байгаа. Сурагчид доктортой хөгжилтэй холбоотой асуудлын учир шалтгааныг ойлгон хэлэлцэх боломжийг олгосон байдалд өөрөө орон нутагт ховордож буй амьтдын тоо толгой нь ямар шалтгааны улмаас цөөрч байгаа талаар хамтран ярилцаж түүнийг ямар арга замаар өсгөн үржүүлэх боломж байгааг эрэлхийлэх сэдлийг төрүүлж өгсөн. Энэхүү хичээл заагдсанаар мэдлэг чадвар,
хандлагын хувьд дараах үр дүнд хүрнэ гэж тооцсон. Сурагчид багшийн бэлтгэсэн говь, цөл, тал, хээр, ой, тайг, ус гэсэн үгсээс нэгийг сонгон авч өөрийн багийг бүрдүүлэн сууна. Баг төс бүр багшийн тарааж өгсөн зургийг сайтар ажиглаад тухайн орчинд ямар амьтад амьдардаг талаарх хамтдаа ярилцсан санаа бодлоо солилцно. Баг төс бүр өөрт оногдсон амьдралын орчинг сайтар ажиглаад тухайн орчинд ямар амьтан амьдарч болохыг хамтран ярилцаад амьтдын нэрсийг бичиж ажлын хуудасаа самбарт дараах байдлаар байршуулна. Багш баг төс бүрийн бэлтгэсэн ажлын хуудсан дээр хамтран ярилцаж амьдралын орчны нэмэлт мэдээллийг ПП-гээр дараах байдлаар үзүүлнэ. Дээрх дөрвөн амьдралын орчинг сайтар ажиглаж манай аймаг аль амьдралын орчинд хамаарч болохыг хамтран ярилцаж сурагчид манай аймаг тал хээрийн амьдралын орчинд хамаарна гэдгийг гаргаж ирнэ. Энэхүү ээлжид хичээл маань 80 минутаар төлөвлөгдсөн байгаа. Хичээлийн дундуур багш би хэмбэ гэдэг алжаал тайлах дасгалыг хийлгэнэ. Тухайн алжаал тайлах дасгал маань ээлжид хичээлийн сэдэвтэйгээ холбогдож байгаагаараа онцлог юм аа. Сурагчид тал хээрийн амьдралын орчинд амьдарч байгаа амьтад болон тэдгээрийн тоо толгойн мэдээлэлтэй танилцаж хамтран санаа бодлоо чөлөөтэй хуваалцан ярилцсанаа. Сурагчид багаараа хамтран амьтдын тоо толгой хэрхэн яагаад цөөрч байгааг ярилцсан дараах шалтгаануудыг гаргаж болно. Хүний буруутай үйл ажиллагаа, хоол хүнс ховордох, цаг агаар, ан агнуур, халдвар дөвчин, бусдын идэж тэжээл болох гэх мэт. Нэн ховордож буй амьтдыг нэрлэж ажлын хуудсан дээрх өгөгдлийн дагуу багнан диаграмм байгуулан ажиллана. Амьтдын тоо толгойг тогтвортой байлгах, өсгөн үржүүлэхийн тулд сурагчид өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж томчуудад зориулт зөвлөгөө бичнэ. Сурагчид найз нарынхаа амьтан тэжээж буй бичлэгтэй танилцаж өөрсдийн санаа бодлоо солилцсон ярилцсанаа. Дээрх бичлэгийг үзснээр амьтныг хайлах хамгаалах, өсгөж үржүүлэх, амьдрах орчин бэлтгэх, хооллох, арчилж байх хэрэгтэй гэсэн ойлголтыг авч өөрийн амьдралдаа хэрэгжүүлж болно. Анхаарал тавьсанд баярлалаа.